Sky Hypermarket компани нь бүгд найрамдах Солонгос болон Зүүн Азийн жижиглэнгийн зах зээлдээ тэргүүлэгч E-Mart Hypermarket-ийн сүлжээг Монгол улсад нутагшуулахаар ажиллаж байна. E-Mart нь нийгмийн хариуцлагыг биелүүлэх үндсэн бодлогын нэг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Монгол улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бүгд найрамдах Солонгос улс дахь E-Mart сүлжээний 160 гаруй дэлгүүрээр боорлуулахад гүүр болох юм а. Солонгосын зах зээлд гарахад нь туслая. Ямар бүтээгдэхүүнүүдийг ямар стандартаар яаж гаргах юм бэ? Энд нь бид нар хоёр талыг уулзуулж өгье. Солонгосын E-Mart-ийн мэргэжилтнүүдийг авчирья. Монголынхаа компаниудтай холбох гүүрнүүлж өгье. Энэ дээр бид нар хамтарч ажиллаад эцсийн дүндээ Монголын компаниуд, Монголын үндэсний үйлдвэрлэгч нар дэлхийн тавцанд гарах ийм жимийг гаргаж өгье. Мэдээж энд гаргаж байгаа бүтээгдэхүүн маань маш их чанартай, үнийн хувьд бас өрсөлдөхүйц тийм боломжийн үнэтэй байх ёстой гэдэг шалгуурыг хангах ёстой. E-Mart-ийн сүлжээнд Монголын бараа бүтээгдэхүүн гарна гэдэг бол манай бизнес эрхлэгчид маш их боломж олгож байгаа гэж бид нар үзэж байгаа. Sky Hypermarket компани E-Mart Чингис салбараа үндэсний баяр наадмын өмнө нээхээр төлөвлөж байгаа бөгөөд эрүүл хүнс хэрэглэгчдэд нийлүүлж чанарын өөрчлөлтийг гаргана гэдгийг онцоллоо. E-Mart-ийн худалдан авалтын мэргэжилтнүүд Монгол үндэсний үйлдвэрлэгчдтэй уулзалт хийж Солонгос улс руу экспортлж болох бараа бүтээгдэхүүнтэй танилцах юм. Энэхүү уулзалтыг Монголын худалдан аж үйлдвэрийн танхим болон Sky Hypermarket компани хамтран зохион байгуулна. Монголын худалдан аж үйлдвэрийн танхимын хувьд хил гайлын асуудлыг хариуцах юм байна.